За, юу яцхан хоёр дахь бичлэг ийхүү эхэлж байна. Эхний бичлэгээрээ March Madness-ийн эхний шатны тоглолтуудыг онцлох гэснийг нь мөн гарсан апсетуудыг нь та бүхэн түргсэн. Одоо хоёр дахь шатны тоглолтуудыг хүргэх гэж байна. Хоёр дахь шат хагас өдөр буюу Бямгарагт эхэлсэн. Тэгээд дэндүү гайхалтай гал гарсан актер тоглолтууд болсон байгаа. Ингээд олон юм яриад яг шууд тоглолт руу хамтдаа оръё. Эхний тоглолтуудаас дөрөвдөл Чансааны номер 1 Michigan, номер 3 Michigan State, номер 1 Duke, Чансааны хоёрт байдаг Houston зэрэг том сургуулиуд өрсөлдөгчтэй бол ер нь амархан хожицоосон. Араас нь 3-р ранктай Gonzaga Bulldogs эхний шатанд AJ Dibance-тай BYU-гийн чанга багийг хоцсон Texas-ийн их сургуультай тоглосон. За эхнээсээ л оноо ойрхон явсан хоёр багийн тоглолт. Ер нь бол аль нэг баг нь тэгж их олон оноо тасраагүй. Эхний хагасыг 35-33 харьцаатай Texas 2 оноо билүү дуусгасан. За тэгээ 2 дугаар хагаст ч гэсэн 2 баг оноо дээр дураа гаралцаж их ойрхон тоглолт болж байлаа. За 66-62 байх үед Texas довтлогоо алдсан. Gonzaga-гийн довтлогоо гоё орсон алдсан. Гэхдээ EK довх гэж оролдоод алдсан. Дахиад нэмээд Graham EK 2 оноо авч байна. 3-аас Texas. Дараа нь EK тогсон. Ердөө ганцхан онооны зөрүүтэй болсон. 7 секундын хугацаа үлдсэн, гаргаад өгсөн. Хайди 3-аас игээ 4 оноо олгосон. За Хайдиг авсан энэ 3 оноо нь энэ тоглолтод түүний оноо олгосон анхны довтлогоо нь. Дараа нь 3-аа шидсэн алдсан, Самбар Texas авсан, урд гараад ирчихсэн. Madas Wakay Titus 2 оноо авснаар за 6 оноо олгоод ер нь тоглолтыг дуусгачихсан. Ердөө сүүлийн хэдхэн секундэд Texas тоглолтыг дуусгасан. Игснэр Texas-ийн их сургууль play-in-ээс Sweet 16-д хүрсэн 6 дахь баг болж байна. За дараагийн тоглолт бол Чансааны номер 4 Arkansas болон Чансааны номер 12 High Point гэсэн хоёр багуудын тоглолт байна. High Point болохоор эхний шатанд Wisconsin-ыг гэртэн хариулсан баг штэ. Бас л алаан болсон. Оноо дээр дураа гаралцсан. За нөгөө Chase Johnston гэж залууч нь 3 оноо авсан. За тэгээд сүүлийн 3 минут руу орсон. Энэ 3 минут руу орсноос хойш Darius Akif Jr. гэж залуу. Ээлж дараалал оноог түүсэн. За тэгээд 94-88 харьцаатай Arkansas-ийн баг ийхүү Sweet 16-д шалгарч байна. Харин одоо энэ өдрийн магадгүй энэ жилийн хамгийн шилдэг тоглолт гэлдээд байгаа. Чансааны номер 4 Nebraska, Чансааны номер 5 Vanderbilt-ийн тоглолтын талаар ярилцъя. 67-66 байгаа. Nebraska-гийн самбарын хослол 2 оноо. Nebraska оноо илүү гарсан. Miles задлсан 3-аас. Нөгөө Okereke-гийн залууч дахиад 3-аас хийсэн зөрүүл Nebraska шилдэлтэй алдсан талбайд байгаа хамгийн жижиг залуу тооны харьцааг 70-70 дээр тэнцүүлж байна. За зөрүү Tyler Tanner 2 оноо авснаар 2 оноо илүү гарсан. Үргэлжлээд шууд нэгээр шидчихсэн алдсан самбраас Nebraska аваад сүүлийн 8 секунд Braden Frager гэж тоглогч багтаа онооны тэргүүлийг авчирсан. Ердөө 2.2 секундын хугацаа үлдсэн. Тоглолтын төгсгөл эцсийн мөч Vanderbilt-ийн хөв заяа Tyler Tanner-ийн гарт байгаа Tyler Tanner аваад гарчихсан. Дэндүү гэхэд дэндүү харамсалтай. Хэрвээ энэ шийдэлд орсон бол NCAA түүхэнд хамгийн гайхалтай баазар гэж яригдах байсан тодорхой. Бүр яг орж байгаа харагдсан. За Vanderbilt-ийнхэн бол ер нь эхний ойлтон дээр хожижуулаа гэж бодсон баг. Эсвэргээрээ Nebraska-гийн тоглогчид, Nebraska-гийн фэнүүд эхний ойлтын дараа хожигдчихлоо доо гэж бодоод бараг зүрхэн зогсох шалсан баг. Яа. Энэ тоглолт бол сагсан бөмбөгөөс мэдэрч болох бүх зүйлийг мэдрүүлсэн ийм л гайхалтай тоглолт болсон. За тэгээд эхний өдрийн хамгийн онцлог гэсэн тоглолтууд бол ийм байна. Ялангуяа тэр Nebraska Vanderbilt-ийн тоглолт бол дэндүү гайхалтай тоглолт болсон. Тэр төгсгөлийн мөч олон жил яригдана. Тэр бол ойлгомжтой. Тэгээд Tyler Tanner гэж залуу бол их гоё тоглолтыг тоглогч байна лээ Vanderbilt-ээс. Харин Nebraska бол багаараа тун чиг тоглолтыг их гоё тоглолттой ийм баг байсан. Тэгээд хоёр дахь өдөр бол Чансааны номер 1 Arizona, Чансааны номер 2 Connecticut, Чансааны номер 2 Iowa State, мөн Чансааны номер 2 Purdue гэсэн томчууд бол ер нь асуудалгүй хоцсон. Тэгвэл энэ өдөр хоёр аимшигтай тоглолт болсон.
За эхнийх нь Чансааны номер 4 Канзас болон 5 тэрэмлэгдсэн Сент Джонсын сургуулиудын хооронд болсон. 7 онооны зөрүүтэй байгаа ZUB Age of 4 гэж тоглогч дахиад оноо аваад 9 онооны зөрүүтэй болгосон. Зөрүүд ямар ч байсан Канзас хариуг нь барьсан. Council Junior Trey White гэж тоглогчд оноо авсан. Дараа нь Петерсон шидэлтэй алдсан. Харин 2 дахь боломжоор Rosario нэмээд 3 оноо болсон. Сүүлийн 1 минут 4 онооны зөрүү Trey White шидэлтэй алдсан. Өөр дээр нь харин бөмбөг ирсэн. Ердөө 2 оноо. За дараа нь Darren Peterson алдаа аваад 2 шидэлтэй хоёуланг нь оруулаад 65 болж тэнцсэн. За энэ дээр их сонирхолтой. Багийн алдаа 2-оос хойш багийн алдаа 6 хүртэл Канзас алдаа гаргасан. 3.9 секунд. Илмарко Джексны эсрэг Dylan Darlin. Энэхүү баасрыг хийснээр 67-65-аар Saint John's-ийн сургууль Sweet 16 шалгарч байна. Dylan Darlin энэс өмнөх бүх довтлогоогоо алдаад байсан. Анхны амжилттай болгосон довтлогоо нь баасар хожлын оноо. March Madness гайхалтай биш гэж юу? Өнгөрсөн жилийн авраг Чансааны номер 1 Флорида, Чансааны номер 9 Iowa нарын хооронд болсон. Ердөө ганцхан оноо Флорида илүү байгаа Алекс Condon самбарт ороос. Ямар ч байсан Iowa хариуг нь барьсаар л байсан. Сүүлийн 2 минут руу орж байна. Лигийн оролт 3 оноо илүү. Bennett Steers тооны зөрөг ердөө ганцхан болгож байна. Дахиад нөгөө Steers алдаа авах гэсэн амжилтгүй болсон. Флорида самбраас аваад. За тэгээ Iowa алдаа гаргаад Isaiah Brown гихтээ ихний шидэлтэй алдсан. 2 дахь оруулсан 8.9 секунд ердөө 2 онооны зөрүүтэй Steers гаргаад өгсөн Alvaro Folgueras. Iowa 1 оноо илүү гарсан. За тэгээ Флоридагийн сүүлийн довтлогоо Ли доошоо өгсөн довтолж чадсангүй. Ийхүү Iowa-гийн их сургууль аварга хамгаалагч Флоридагийн их сургуулийг хожиж Sweet 16-нд 1999 оноос хойш анх удаага шалгарч байгаа нэ. Аврагууд харин гэртээ харихаар болсон. За ийм л гал гарсан гайхамшигтай зүрхээр наадсан тоглолтууд NCAA 2 дугаар шатанд боллоо. Дараагийн шат буюу Sweet 16 хөрөг бариг болон баасан гарагт болно. За бас л галзуу тоглолтууд болно гэдэгт итгэлтэй байна. Дахиад апсетууд гарахыг ч бас үүсэхгүй. Ер нь апсет гараасаа гэж бас бодож байна. Тэгээд 2 дахь бичлэг NCAA March Madness-ийн 2 дугаар шатны талаар байлаа. Хамт байсанд баярлалаа. Дараагийн бичлэг Sweet 16 байх болно. Тэгээд дараагийн бичлэгээрээ эргээд уулзнаа. Баяр таа.